Сайн мэдэхэн хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв үйл үгийн байдлын дагаврыг бичиж сурах. Хичээлийн агуулга. 1-р үйл үгийн байдлын дагавар хүснэгтэй. 2. Жишээ үгийг бичээд нүүдлэх. 3. Хууч бичээд хэрүүл бичих буулгах. Дагвар залгах. 4. Үндэсний бичгийн гарын байдалд оруулж өглөө. 5. Гэрийн даалгавар гэсэн хэсгийг бүрдэж байна. Үйл үгийн байдлын дагаврыг 5 ангилдаг. Энгийн үйлдэх, бүр мөсөн үйлдэх, эрчимтэй үйлдэх, төр үйлдэх, олноор үйлдэх байдал гэсэн 5 дагавартай. Хэрүүл бичихт үндэсний бичиг дагавруудыг хэрхэн бичдгийг харьцуулж өгсөн байна. Жишээ өгүүдийг сайн ажиглаарай. Аль дагавар нь гэдэс жиргэлдэг гэдгийг анхаарч нүдлэхийг хүсье. Үйл үгийн байдлын дагаврыг нүдлэх. Холбоо үгийг уншаад хэрүүл бичигт болгоно. Буулгахдаа тодруулж өгсөн дагавруудыг харгалзан хэрхэн залгадгийг анхаарч нүдлэн бичээрэй. Зөв хуулж бичээд хэрүүл бичигт болгоно. Эгний тус бүрээс 3 үгийг байдлын дагавар залган бичээрэй. Зарим сурагчдын хүсэлтээр үндэсний бичгийн гарын байрлал оруулж өглөө. Сайн нүдлэн гэртээ бичиж датгажаарай. Гэрийн даалгавраа дараах хаяг руу анги овог нэрээ бичиж хугацаанд нь илгээгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.